За мэргэжлийн боловсрол сургалтын салбар сүүлийн жилүүдэд гадны төсөл хөтөлбөрийн тусламжтайгаар одоо нэлээд ач холбогдол өгч маш одоо тийм алхмууд олон төрлийн алхмууд хийгдэж байна. Ер нь сургалтын орчин сайжруулах, дадлагын орчин сайжруулах, тоног төхөөрөмжийг одоо төсөл хөтөлбөрийн тусламжтайгаар нэлээд нэмэгдүүлж байна. Сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүйг нэлээд заалгалаа. Үүний одоо хажуугаар гол одоо бидний баримталж байгаа гол одоо баг нь ноён нуруу гэж үзэж байгаа зүйл маань бол багшийг хөгжүүлэх асуудал байна. Ер нь бол мэрэгчлээ сайн боловсруучныг бол сайн багшил төрүүлж чадна шүү дээ. Тэгэхээр бид нар бол төсөл хөтөлбөрүүдтэйгээ ер нь хамтарч ажиллахдаа альва төсөл хөтөлбөрийнхаа одоо нэг үндсэн функц чиглэлийг багш нартай зориулж явахыг ер нь яамны зүгээс ингэж хүсэж байдаг. Тэгэхээр Австралийн одоо Itas Group-ээс зохион байгуулж байгаа энэ сургалтанд өнгөрсөн жил болон энэ жил манай багш нар мэргэжлийн болон ерхий боловсролын хичээлийн багш нар хамрагдаж байна. Энэ сургалт шаардлагатай гэвэл мэдээ шаардлагатай. Мэргэжлийн боловсрол сургалтын салбар маань одоо чадамжид суурилсан сургалт үнэлгээний тогтолцоонд ингээд шилжилтийн үед явж байгаа. Тэгэхээр хуучин бол бид нар кредит цагийн системтэй сурагчийг үнэлэх процесс маань өөрөө одоо тухайн оюутны сурсан зүйл дээр биш зүгээр суусан хугацаанд нь тохируулсан маягаар үнэлж ийсэн бол бид нар одоо чадамжаар үнэлэх ийм шаардлага бидний өмнө тулгарч байгаа. Чадамжаар үнэлээд чадамж эзэмшсэн хүн маань ажил олгогчийн одоо шаардлагыг хангах юм. Энэ ч үүднээсээ бид нар одоо чадамж эзэмшүүлэх одоо энэ арга барилыг багш нартаа түлхүү одоо зааж сурах юм шаардлагатай байгаа. Тэгэхээр Австралида танигдсан Itas гэдэг сургалтын байгууллагын сургалтад бол маш үр дүнтэй ийм сургалтууд болж байна. Тэгэхээр энд хамрагдсан эхний ээлжинд хамрагдсан багш нар маань цаашаа түгээн дэлгэрүүлэлт хийх ёстой. Цаашдаа бид нар 3 жилийн хугацаанд нийт мэргэжлийн одоо хичээлийн багш нарын бүгдийг хамруулахаар зорилт тавьсан. Тэгэхээр одоо 2014 оны 3 сар гэхэд 1200 орчим мэргэжлийн багш нарыг бид 3 ээлжийн сургалтаар энэ Itas-ийн сургалтанд бүрэн хамруулахаар зорж байна. Ингэснээр бол бидний одоо хийх гэж зориод байгаа чадамж суурилсан сургалт үнэлгээний тогтолцоонд бид нар шилжих юм төхөнтэй үйл ажиллагаа болох юм. Мэргэжлийн боловсролын салбартын зарцуулж байгаа хөрөнгө оруулалт маань өөрөө их цогц үйл ажиллагаа. Сая таны хэлсэнчлэн энэ хөрөнгө оруулалтын хүрээнд сургалтын орчин маш сайжрлаа. Багш нарыгаа бид нар сургаад авлаа. Дээр нь одоо суралцагчдад очих гарын авлага, ном тохиомлуудыг бид нар нэлээд хэдэн мэргэжлүүдээр бэлдээд авлаа. За сургалтын арга зүйгээр хангах энэ зүйлүүд маань нэлээд явлаа. Тэгээд бас дээр сургалтын хөтөлбөрүүтээ бид нар болоод авлаа л да. Одоо чадамж суурилсан сургалт үнэлгээний тогтолцоонд бид нар шилжихэд бол яг чадамжин дээр одоо суурилсан маягаар бид нар хичээлээ заахад сургалтын хөтөлбөр шаардлагатай. Гэх мэтээр энэ одоо оюутлага компани одоо дэмжлэгтэйгээр явж байгаа энэ цогц үйл ажиллагаа бидний хувьд хөтөлбөрийн яамны одоо мэргэжлийн боловсролын салбарт хийх гэж байгаа зорилтыг маань одоо хэрэгжүүлэхэд маш их тус төхөнтэй ийм юм болж байгаа. Тэгээд цаашдаа бид нар бол оюутлага компанитай одоо хийж хэрэгжүүлсэн, эдүгээ хүртэл хийж хэрэгжүүлсэн одоо энэ бат суурин дээр цаашаа улам сайжруулах ийм одоо улам өөдлөн дэвсэн хамтын ажиллагааг л хүсч ингэж байна да. Бас нэг зүйлийг дуртахад бол дадлагын нэлээд хэдэн сургууль дээр дадлагын байрыг өргөтгөх шинээр сургууль барих ийм үйл ажиллагаанд бас явагдаж байгаа. Бидний ер нь чадамж суурилсан сургалт үнэлгээний тогтолцоо бол Монгол улсын хувьд бол энэ цоошин зүйл юм л да. Сүүлийн 1-4 жилийн хугацаанд яригдж байгаа. Тэгэхээр Австрали улс маань өөрөө энэ тал дээр нэлээд их туршлагатай олон жилийн Itas сургалтын байгууллага маань ихэд 17 жилийн туршлагатай юм байгууллага шүү дээ. Тэгэхээр энд бид нар чихээр сонсон зүйлээ тэнд нүдээр үзэх боломжтой бидэрт олдож байгаа юм л да. Тэгэхээр энэ жил 30 багш 15 сургуулийн захирал, сургалтын алба болон бодлого хэрэгжүүлэгч байгууллагуудаас төлөөлөл гарч Австрали улсын одоо бодит байдалтай яг сургалтын орчиндөө танилцахаар ингэж явах гэж байна. Энэ маань бол одоо та бидний хэлдгээр 1921 үз гэдэг шиг тийм ээ их үр дүнтэй ийм аял болно гэж найдаж байгаа.
эдгээр одоо эхний ээлжинд хамрагдсан суралцагч нар маань өнөөдөр төгсөж байгаа. Тэгээд өнгөрсөн жил төгссөн энэ хүмүүс маань цаашид одоо бусад багш нартай түгээн дэлгэрүүлэх сургалтыг явуулах ийм ач холбогдолтой. Тэр одоо хичээлийн орчинд, сургалтын орчинд одоо үзсэн мэдлэгээ одоо Австрали улсад очиж уламж батгах ийм үйл ажиллагаа явагдах чинь. Тэгээд ер нь багш нарын маань дунд энэ Австрали явна гэдэг маань өөрөө их өрсөлдөөнийг бий болгосон. Ур чадвараа улам ингэж өсгсөн ийм өрсөлдөөнийг бий болгосон бас их давуу талтай ийм үйл ажиллагаа юм да.